Нийслэлд хүүхдийн 1500 гаруй тоглоомын талбай байдаг. За үүний 70 орчим хувь нь эвдрэлтэй буюу стандартын бус гэх судалгаа бий. Тэгвэл тоглоомын талбайг эвдэж сүйтгэхгүйгээр хүн болгон сэтгэл гарган цэвэрлэж торцноор бүрэмбэтэн байх боломжтой. Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд байгуулсан тоглоомын талбайгаас харж болох юм. Энэхүү тоглоомын талбайг хорооны ажилтнууд болон иргэд 7 хоногт нэг удаа угааж хүүхдүүдэд цэвэрхэн орчныг бүрдүүлж өгдөг байна. Нэг удаа энэ дээр баахан хүүхдүүдээрээ би тэгээд дагаад тоглоно. Тэгэл энэ дээр хүмүүс ирж хог цэвэрлэн. Тэгээд өдөржингөл тоглоно дөө энэ дээр. Энэ тэгээд юу ингээл ах эрэгт амар гоёсэн. Тэгээд ах эрэгт гоёсэн. Тэгэл манай дүү ах ээжтэйгээрэл гоё тоглоол. Тэгсэн чинь дүү маань намайг дагаж гардаг болол. Тэгэл манай найзууд ирэл дүндээ тоглолтдог дөө. Манай ч өөр энэ хонд олон жил ажилласан. Манай чи томгай гэдэг байсан. Тэгээд манай чи өөрөө өдрөө болгон цэвэрлээ, тоог эндрийн шүүрдэл. Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны тухайд хүүхдийн тоглоомын талбайг барьж байгуулах газар Хомс иймд худгийн газрыг ашиглаж 8 жилийн өмнө энэхүү тоглоомын талбайг байгуулжээ. Тоглоомын талбайг энэ жишгээр байгуулснаар ус авахаар ирсэн иргэд хогийг нь цэвэрлэж хүүхдүүдийг цэвэрхэн орчинд тоглох боломжоор хангадаг болжээ. Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд худагтай залгай 3 тоглоомын талбайг барьж байгуулсан гэлээ. Иргэд бол хүүхдүүдэд эрүүл аюулгүй орчинд тоглуулах зорилгоор бол тоглоомын талбайг одоо цэвэрлэж за мөн чаашлаад одоо эвдрэл гэмтэлгүй байлгахад анхаарч ирсэн гэдгийг бол бас онцолж байгаа юм а. Энэ байнгын арчилгаатай хүүхэд тоглоод байгаа юм байдгийг шүү. Манай энэ нат ч гэсэн одоо энэ дээр цал тоглолт дуртай. Цэвэрхэн гоё талбай юм тий. Их хол юм хийчихсэн. Нан цаана хийсэн унданы сав энэ төр хогмог байвал аваад хогийн сав руу хийж төрөх нь. Газрыг авъя гэхлээр одоо тоглоомын талбайс илүү үнэтэй газар авах гэдэг. Тэгээ бидээс ер нь худгаа дагаад худгийнхаа одоо ардтал дээр нь хуучин бол зөөвөрдөөс манай зарим нэг худгууд шууд төв системтэй холбогдсон байт. Тийм учраас яг ард дээр нэг ус ширчээр буудаг. Тэрэн дээр нь бас хүүхдүүд тохирсон. Тоглоомын талбайнуудыг бол хийцээ. Тус хороо нь 5800 гаруй хүн амтай үнээс 3000 хүүхэд тэгвэл уран дулаан цаг ирж буй энэ цаг үед тоглох орчны асуудал хөндөгддөг. Энэ мэдээлэл эргэн бүр хандлага өөрчилж зөвшөөрөхийг түгэж чадвал хүүхдийн тоглох орчин эрүүл аюулгүй байх боломжтой гэдгийг Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны иргэд үлгэрлсэн юм а. Тухайн тоглоомын талбайг эвдэж сүйтгэхээс хамгаалж ойр орчмыг камержуулсан камерын тусламжтайгаар сүйтгэсэн этгээдэг олж тогтоон хариуцлага хүлээх боломж ч мөн бүрдсэнийг онцоллоо. Тухайн тоглоомын талбайг барихад орон нутгийн хөгжлийн сангаас 60 орчим сая төгрөгийг зарцуулжээ.